Сайн байцгаана уу? За өнөөдрийнх нь энэ бүлийн шилбэний арын булчинд хэрхэн яаж одоо хүчтэй байх вэ, идэвхтэй байх вэ гэдэг энэ дасгалыг одоо оруулъя. За тэгээ энэхүү дасгалаа би бас 60-аас дээш насны хүмүүстэй зориулж байна. Учир нь гэх юм бол ерөнхийдөө энэ 60-аас дээш насны хүмүүст маань энэ бүлийн шилбэний булчингийн энэ арын булчин маань одоо хүчтэй, идэвхтэй байх нь бол маш чухал байдаг. За хамгийн нэгдүгээр гэх юм бол энэхүү шилбэний маань арын булчин бол хүчтэй байснараа за нөгөө одоо хөлийн асуудалтай за нөгөө шагаан өвддөг. За тийм мөн энэ өсгийн үлмийнүүд нь ингээд бас өвддөг алхахаар ингээд өвддөг. Эдгээр ийм одоо хөлийн тавхайны энэгээр одоо шилбэн одоо шагаанаас доош асуудалтай хүмүүс бол энэ хөлийн яг энэ шилбэний булчингуудыг идэвхтэй хүчтэй болгож өгснөөрөө тэр асуудлууд бол хамаагүй сайн багасж өгдөг байж байгаа нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол энэ 60 гарсан улсууд маань бол ерөнхийдөө энэ цусны эргэлт бол маш одоо муудсан байдаг. Тэгэхээр энэ хөлийн энэ шилбэний арын одоо булчин ялангуяа энэ дотор талынх нь булчин бол энэ цусны эргэлтэнд бол маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Тийм ч учраас энэ арын булчинг бол хүний хоёр дахь зүрх гэж хэлээд байдаг. Тэгэхээр яагаад гэж хэлдэг вэ гэхээр зүрх бол ерөөсөө зүрхний агшилт хэлэлтээр хүний цусны эргэлт явж байгаа тийм үү? Цус маань ингэж агшилт яаж байгаа. За тэгвэл энэ зүрхнээс маань шахагдсан энэ цус маань доошоогоо яваад буцаагаад дээшээгээ эргэлтэхэд энэ хөлийн энэ шилбэний арын булчин маань одоо булчингийн маань агшилт тэр сулралтаас өнсөндөө энэ булчингийн маань үйл ажиллагаагаар тэр цус маань дээшээгээ вений суцаарт ингээд дамжигдаад ингээд сайн дээшилж өгч явах хэрэгтэй. Нэгсэндээ энэ булчин маань одоо ноцоосхны үргийг гүйцэтгэдэг гэсэн үг агшилт хэлэлтээр. Тэгэхээр энэ булчин идэвхтэй хүчтэй байжээж тэр цусны эргэлт маань сайжирч өгнө. За энэ нөгөө нас ахих тусам энэ булчингийн маань одоо нөгөө итэх муураа за хүчээ алдаад ингээд болоод байгаа. За энэс болоод нөгөө л нас ахаад ирэхээр энэ хөл ингээд байнга даарад байдаг тий. За ялангуяа хөлний үзүүр бол байнга ингээд даарч байдаг. За тэгээд хөдөлгөөний үзүүр заримдаа ингээд нэг энэ сайран бэржигнээд байгаа юм шиг тий. Тийм мэдрэмж төрдөг. За мөн одоо энэ одоо хөлний артаа талаар эдгээр одоо нөгөө цус судас бүдүүрэх гэж ярьдаг тий. Нэгсэндээ энэ маань цусны эргэлт муу байснараа нөгөө судас бас нөгөө яадаг. Цус маань нэгсэндээ бөөгнөрдөг. За тэгээд нөгөө судастай олон бүдүүрдэг эдгэргээд ийм асуудлууд болоод байгаа. Тэгэхээр мөн ингээд нөгөө судасны эргэлт муу болохоор нөгөө хөл айгүй хавгандаг болдог шүү дээ тийм үү? Хавгнаад байгаа. Тэгэд ингээд маш олон асуудлуудыг бий болгоод байдаг. Тэгэхээр энэ булчин маань хүчтэй идэвхтэй байна гэдэг бол бас одоо нас агсан хүмүүст маш чухал байж байгаа. Тэгээ энэ хүчтэй булчинтай энэ доотлын шилбэний булчин маань хүчтэй байх юм бол мөн одоо хөл дээр ингээ алхаа явхад бас өөртөө ихтгэлтэй нэгсэндөө одоо бас тийм болж өгдөг гэсэн үг. Одоо ойчихгүй тий одоо ойччихгүй нэг хөл сул нэг юм хомон таварцгалж ойчихгүй л эдрэдэг шүү дээ. Тэгэхээр тэр одоо юм маань бол харцангуй энэ хөлийн булчингуудыг сайжруулж өгөх юм бол юу болдог одоо сайжирч өгдөг гэсэн үг. Тэгэхээр энэ булчинг идэвхтэй байлгана гэдэг бол маш чухал байж байгаа. За тэгэхээр 60 гарсан хүмүүстэй би зориулж байгаа учраас ерөнхийдөө за тэгээ дээрээс нь 60 гарсан хүмүүс маань ерөнхийдөө хөвчлэн өвдөгний асуудалтай байж байгаа. За өвдөгний асуудал ихтэй өдөг муутай за зөөлөн мөгөөрсөн эдүүд ингээ гэмтчихсэн хүмүүс маань хөл дээрээ зогсоод энэ өвдгөн дээрээ зогсно гэсэндээ ачаалт өгж тасгал хийх бол маш хориотой маш болохгүй. Тийм болохоор аль болох өвдгөндөө ачаалт өгөхгүйгээр сууж байгаа ч юм уу сандал дээр сууж байгаа ч юм уу газар сууж байгаа бид нар хийж явах хэрэгтэй. Тэгэхээр тийм болохоор одоо би одоо 60 гарсан хүмүүс маань ихэвчлэн тийм асуудалтай байх гэж бодоод ингээд сууж агаад одоо хэрхэн энэ одоо хөлийнхөө энэ арын булчин идэвхтэй болгож чанга болох вэ гэдэг дасгалыг оруулъя. За тэгэхээр та нар маань сайхан ингээд суучнаа газар хөлөөж игээд суучихна. За сайхан зургатаа үзээ сууж захтаа л хийж явах хэрэгтэй. За ингэж яагаад за хоёр хөлөө ингээд зэрэг ингээд хөдлөгнө. Өөр лугаа өсгөн үлмийгөө түлхээ татаад гэд ингээд за ингээр чин тэр доод юуны арын булчин маань итгэвчж эхэлнэ. За ингэснээрээ сайхан хүчтэй болно. За тэгээ сайхан итгэвчж байгаа болохоор нөгөө цусны эргэлт маань сайхан сайжирна. За ингээд хийгээд авах юм бол ерөнхийдөө нэг хөл гарна хүрдэг эдрэг хүмүүс бол нэг сарын дараа бол ер нь л бол сайхан хөлчин нэг бүлээх юм шиг тиймэрхүү сайхан мэдрэмжүүд бол ер нь төрж эхэлнэ. За ингээд сайхан амраал тэ тоолоо за нэг 10-аас 20 удаа ингэж хийгээл за нэг амраал нэг жоохон амраад ахиж ингэж тавтаж хийгээд гэдэг ингээ 2-оос 3 удаа сайхан тавтаад хийнэ. Нэгсэндээ нэг
50 60 тоогоор хийн гэсэн үг, дундаа сайхан амраад. За би бол богинохон хийх гэсэн үг хийгээд нөө бичлэгээ уртуулахгүй тул. За одоо хоёроороо ингээд яажсныхаа дараа за одоо нэг хөлөө ингээд татаад нөгөөдхийн түлхээд за буцаагаад нөгөөдхийн татаад нөгөөдхийн түлхээд гэд ингээ ээлжлэнэ. За ингээ ээлжлэнэ. За та нарт маань харагдаж байгаа бах тий. За ингээд нэгийг татаад нэгийг түлхээд ингээд. За мөн л энийхээ мөн л сайхан тоолоод амраал тэгээд тавтаад ингээ хийгээд байна. За юу. Тэгэл бас мөн 50-аас 60 тоогоор хийн. За энийхээ дараа хоёр хөлөө хоёулангийн ингээд өөр лугаа татна. Нэгсэндөө үлмийг өөр лугаа татнаа гэсэн. За тэгээд татаад барина. Одоо хөдлөхгүйгээр барина. За нэг 10 тоолон төлтөр барина. За 10 тоолоод барингуудаа буцаагаад амраагаад буцаагаад одоо түлхэх нь одоо. Дахиад тэрийгээ барина. 10 толтол барина. 1 2 3 10 толтлоо барина. Хөдлөхгүй бариад байна шүү дээ, тийм үү? За одоо буцаагаад ингээд татлаа. За ингээд татаад гин заа ёо. За одоо энийхээ дараа хөлөө нэгээр нь. За жоохон болж игэл нэгээр нь хийж байгаа тохиолдолд ингээд жоохон хөлөө ингээд газараас хөндөлч. За ингээд хөндөй байлгаж жаад саяны шиг ингээд өөр лугаа татна. За ингэж хөндөй байлгаж жаад өөр лугаа татахад илүү бас ийм хөлий чи уртаа тал жоохон бас хөлөндөө бас ачаал үүж байгаа учраас энэ гуйны чи уртаа талын булчин бас жоохон одоо сайхан чангард итгэвчдэг юм аа. Тэр энэ гуйны энэ уртлын булчин итгэвтэй байх, энэ чанга байх тусмаа хүчтэй хоцмоо энэ өвдөгний асуудал бас хамаагүй багасдаг. Тэр ингээд нэгсэндээ давхар жоохон хөлөө өргөөд ингээд бариад өгөх юм бол бас зүгээр нэгээрээ. Хоёроороо хийхээр хэцүү. За нэгээрээ. За буцаагаад ингээд түлхэнэ. За ингээд сайхан барина. За энэ маань ингэж хөлөө өргөх, энэ маань бас тэр тэнцвэр, тэр ясан гэдэргээд бас юмд маань ачаал өгж байгаа тэр юу мессежийг өгж байгаа. Ийм жижиг ийм дасгалууд ийм юунууд бол маш чухал байдаг. Энэ бол маш ингэж одоо хөлөнд бол тэр алхаж гүүгээд одоо явхаас илүүгээр биднэрт бол маш чухал. Тэр жижиг одоо тэр юунуудыг мессежүүдийг энэ эргэтнгүүдэд өгж яадаг. За энэ жижиг мессежүүд чинь уучлаарай. Нөгөө булчин идэвхтэй байлгахтай хөгж юу яах, чанга хүчтэй болгох, ясыг хүчтэй байлгах гэдэргээд тэр бүх зүйлүүдийг чи өгж байгаа. За энэ нь бүр цаашлаад бүр нөгөө бидний чинь нөгөө хөгжрөлт эдэр гэж яриад байдаг шүү дээ. Нөгөө тэр дотор талын тэр гадна талаасаа илүү дотор талын эдэрхтний маань бас тэр хөгжрөлтөнд бас тэр жижиг энэ жижигхэн мессежүүд чинь маш чухал үүргийг гүйцэтгээд байгаа. За тэгэхээр та нар маань бас яг ингээд ээлжлээд хоёр хөлөнд одоо өргөөд ингээд хоёр хөлөө өргөөд ээлжлээд ингээд хийгээд үзээрэй. За тэгээ энийг аль болох бас өдөр болгон нэг 2 минут 3 минут л хийхэд болно шүү дээ тий. Ингээд тавтаад хийгээд ах юм бол маш сайн шүү. Цусны чи эргэлдэж сайжирна. За тэр энэ хөлий чинь тий одоо доотлын шагаа энэ өсгийн үлмийн бас үнний асуудалтай хүмүүстэж бас маш чухал дэм болдог байж байгаа.